Дарга эрхэм гишүүдээ Монгол Улсын засгийн газраас монголчууд ихээр зорчиж амьдарч мөн ажил хөдөлмөр бизнес эрхлэх сурч буй улс орнуудын хууль сахиулах байгууллагуудтай манай улсын цагдаагийн байгууллагаас шууд харилцаа холбоо тогтоож хамтран ажиллах эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгын хүрээнд цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол улс болон бүгд найрамдах Чех улс хоорондын хэлэлцээрийг байгуулж байна. Энэхүү хэлэлцээрийн зорилго нь гэмт хэрэгтэд тэмцэх, өртсөн сэргийлэх, гэмт этгээдийг олж тогтоох, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, нийтийн хэв журмыг сахиулахад эрх бүхий байгууллагууд өөр хоорондоо стратегийн болон ажиллагааны талаарх мэдээллийг солилцох, шууд харилцах хэлбэрээр хамтын ажиллагааг гүн зэрэгүүлэн бэхжүүлэхэд оршиж байна. Хэлэлцээрийн төслийг Улсын хурлын хууль зүйн байнгын ороо болон аюулгүй байдал гадаад бодлогын байнгын ороо 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар тус хэлэлцэж, гарын үсэг зурх эрхийг засгийн газарт олгосноор Монгол Улсын ерөнхийлөгчийн бүгд найрамдах Чех улсад хийсэн төрийн айлчлалын үеэр талууд 2025 оны 3 дугаар сарын 10-ны өдөр барааг хотноо гарын үсэг зурсан болно. Хэлэлцээр нь 5 хэсэг 29 зүйл хавсралцаас бүрдэж байгаа бөгөөд дараах харилцааг зохицуулахар тусгасан. Үүнд 1-р хоёр улсын эрх үе байгууллагууд гэмт хэргийн зохион байгуулагч, тэдгээрийн холбоо хамаарал, бүтэц зохион байгуулалт, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан арга техник, мөн террорист бүлэглэл, тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, цогцос шүүх шинжилгээний байгууллагаас хийсэн үйлчлэг, шинжилгээний дүгнэлт, криминологийн судалгаа, мөрдөн шалгах ажиллагааны арга тактик, түүнчлэн цагдаагийн байгууллагын бүртгэл мэдээллийн сангийн мэдээллийг харилцан солилцоос гадна талуудын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлж, зөвлөгөө өгч ажиллах, чиг үүрэг бүхий офицер, зөвлөх мэргэжтнүүдийг харилцсан илгээхтэй холбоотой харилцааг зохицуулсан. 2-р эрүүгийн эрх шийдвэрлэх ажиллагааны хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд хоёр улсын цагдаагийн байгууллагын мөрдөгчид эрх зүйн тусалцааны хүсэлт гаргах замаар гэрч, шинжээж, сэжигтэн яллагдагч болон бусад этгээдээс тайлбар мэдүүлэг авахаас гадна талууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нууцад хамаарах баримт бичиг, мэдээлэл, нотлох баримтыг харилцан солилцох боломжтой болох юм. 3-р талуудын эрх бүхий байгууллагуудын алба хаагчид хэлэлцэн тохирогч нөгөө улсын нутаг дэвсгэрт ажиллагаа гүйцэтгэх, ингэхдээ өөрсдийн биедээ авч ирсэн галт зэвсэг, сум, бусад тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, агаарын үлэг, албаны нохой, унлаг морь зэргийг ашиглах боломжтой ба талуудын эрх бүхий байгууллагууд гамшигын үеийн хохирогчийг тодорхойлох багийг нөгөө улсад нутаг дэвсгэрт харилцан томлох замаар тодорхой төрлийн үйл ажиллагаа гүйцэтгэхтэй холбогдох харилцааг мөн зохицуулсан. 4-р талууд сургалтын чиглэлээр хамтран ажиллах буюу хамтарсан сургалт семинар, дадлага сургалт, хэлний сургалт зохион байгуулах, мэргэжлэнүүдийг сургах ба үүнд тодорхой ажилтныг томилон оролцуулах, сургалтын агуулга хөтөлбөрийг боловсруулахад шинжээчдийг харилцан оролцуулах, дадлага сургалтад ажиглагчдыг оролцуулах зэрэг асуудлыг зохицуулахар тусгаад байна. Иймд энэхүү хэлэлцээр нь олон улсын гэрээний тухай хуулийн 8-р зүйлийн 8-ын 1 дахь заалтад 1-ийн 4 дахь заалтад заасны дагуу соёрхон батлах олон улсын гэрээнд хамаарч байгаа тул цагдаагийн байгууллагын хамтын ажиллагааны тухай Монгол улс болон бүгд найрамд Чех улс хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг холбогдох журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Анхаарлаа тулсанд баярлалаа. За баярлалаа. Хуулийн төслийн талаарх аюулгүй байдал гадаад бодлогын байнгын орооны санал дүгнэлтийг улсын хурлын гишүүн Буяагийн тулг танилцуулна.